За сайн байцгаана уу? Бид нарын удаа хүүсийн намын нуурлуу явсан байгаа. За тэгээ Улаанбаатараас гараад бид нар хамгийн эхлээд элсэн тасархаар орсон. Элсэн тасархайг зүгээр л наанаас нь хараад зогсоол гээл нэг тэмээ харсан шиг өнгөрдөг байсан бол энэ удаа бид нар жоохон замаасаа гараад явсан чинь ястаа гоё тийм нуур болсон. Энэ нуурыг энэ бэд гэж ястаа мэдээгүй байсан лээ. Тэгээд нуурын дэргэд жаал суугаад аюугүй тухтаа 50 м төрсөн. Энэ чи ийм нууртай гэж хин яаж мэдэх л. Ястаа хөөрхөн нуур байлаа шүү. За тэгээ Jack Coffee энэ болохоор 10 хэрд байдаг юм байлээ. За тэгээд бид 10 хэрээсээ замаасаа салаад нэг 90 км явцаа яваад тархи цумаар яваад тархитаасаа уянган руу орохгүйгээр жоохон цагаан зам гэдэг юм хүнээр заалгаад тэгээ явсан байгаа. Уянган цумаар явахаар нэлээд чулуутай байсан учраас яваагүй. За энэ болохоор Singladies 3 дээр гардаг Шурангийн улаан цохио. Шурангийн гол гэдэг газар ирсэн. Ястаа нэг хөөрхөн газар байлаа те. Бид чинь 6 сард явсан учраас ер нь аюу гоё нам гүм. Ястаа 50 байсан. За одоо 7 сард бол угаасаа та нар мэдж байгаа илүү те. Хоошоо 5 жил юм шиг. Ишгээ хаваа. Хүүсийн нэр цаана. Хүүсийн нэр тэр авцал харагдсан байгаа хэрэг. Гол нь 5 жил хоошоо та. Энд чи амьдрал авчих. Хүүсийн наймнаар дэрсэн байна. Манайхаа. Энэ болохоор одоо энэ талаараа сулаад хурд нуур гэж явд юм байна. Тэгээд тэр зүг рүүгээ бүх нөгөө нэг 8 хэрчин 6 нуурын тийшээ өгöd ингээд доогоороо холбоотой. Тэрийн бичлэгэнд оруулна. Энэ харагдаж болохоор Ширэт нуур. ширэт. Үе амар өндөр дээрээс бууж ирсэн. Энэ бүр юу алтаа таван бөө. Йоо амар. Тэр уулан дээрээс бууж ирсэн. Шаата. Юу фүүж юу. Тэр харагдаж. Энэ даваг. Ширэлийн даваа гэдэг. Бочрет.
экстрем байл. Тий. Амар гоё. Дээрээсээ бол бүр тусгай юм. Одоо дээрээ гараад бас нэг жоохон бичлэг юм баригдах тий. Хишээ Гоё. Алтаа таван богдчих л ер нь зам туулж ирлээ. Энэс 8 км-ийн цаана бэлт машина тавиад моста машинд суугаад ирсэн. Гоё газар байна. Намгүм. Хин чөлөөтэй юм. Хинч айгуу. За ингээд Монголынхаа үзэсгэлэнтэй газар дээр явж дуусахгүй юм да. Үргэлжлүүлээд чи явна. За тэгээд ингээд нэг хүүсийн 8 нуур гэхээр 8 ширхэг нуур харах юм болов гэсэн чинь ганц ширхэг ширээт нуур гэдгийг нь харсан байгаа. Тэгээд явган аяллаар явах юм бол цаашаага үлдэгдэл нууруудыг харах боломжтой юм байли шүү. За ингээд манай влог маань үгээр дуусч байна. Бид нарыг дэмжиж үзэж, subscribe хийж байгаад баярлалаа.